эрүүл мэндийн спортын яамны төвшөнд хийгдэж байгаа ажлын талаар товчхон мэдээлэл өгье. Хууль эрх зүйн хүрээнд бол та бүхэн мэдж байгаа эрүүл ахуйн тухай хууль батлагдсан. За энэ хуулийг хүлээж авах ийм одоо хүндэтгэлийн арга хэмжээг бол зохион байгуулсан. За одоо энэ 6 сарын 30-31-ний өдрүүдэд эрүүл ахуйчдын улсын зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. За энэ зөвлөгөөнөр бол энэ эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам, дөөрөм бүх асуудлуудыг одоо хэлэлцэж санал авах юм зорилготой. За хоёрдугаарт бол эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль маань батлагдаад за өнгөрсөн чуулганаар бол ёсчлогдсон. За төрийн мэдээлэл сэтгүүлд одоо өчигдөр хэвлэгдээд гарсан. 6 сарын 3-ны өдрөөс эхэлж одоо мөрдөгдөн. За энэ хуулийг хүлээж авах одоо арга хэмжээг бол энэ 7 хоногт энэ төгсгөлд зохион байгуулахаар бэлтгэл ажиллаа хангаж байна. За түүнээс гадна сая өнгөрсөн даваа гарагийн засгийн газрын хуралдаанаар эрүүгийн шинжилсэн хуульд нэмэлт одоо өөрчлөлт оруулах ийм одоо хуулийн төслийг оруулж хэлэлцүүлсэн. За тэндээс дэмжлэг аваад засгийн газарт 2 дахь өдөр өргөн мэдүүлэхээр одоо хүргэсэн байгаа. За улсын хурал завсарлцсан учраас бол 23-ны хүртэл бол бас одоо хэлцэх боломжгүй болж явах шиг байна. За энэ эрүүгийн хуульд оруулсан 15-ын нэгдлээ өөрчлөлт оруулж байгаа шүү дээ. Ер нь бол одоо эмчнэр маань жагсаал цуглаа хийгээд ингээд байгаад байгаа. 15-ын нэг бол ер нь бол одоо энэ эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гэсэн энэ бүлгийн хохирсон хүнд хохирол учруулсан амнасаа алдсан гэсэн энэ хоёр заалтыг нэг санкцаар одоо хуульчилсан. Өөрөөр хэлэх юм бол 80 сая хүрт 20-оос 80 саяар торгоод 2-оос 8 жил одоо хорих ийм ял оноохоор хуульчилсан байгаа. За энэ заалтыг өөрчилсөн, санкцыг өөрчилсөн. Өөрөөр хэлэх юм бол хамт байгааг нь ялгсан, хүнд хохирол учруулсан гэдгийг тусгайлсан заалтаар одоо торгох, эрх гасах, ял идэх хугацааг нь тавьж өгсөн. За түүнээс гадна нас орсон тохиолдолд одоо өөрөөр зааж өгсөн байгаа. Ер нь бол ялын хэмжээг нас орсон тохиолдолд бол 1-5 жил хүртэл одоо хорих ял оноохоор ингэж хийж өгсөн. За энэ гэснээрээ бол бас 5 жилээр дээдлийн хугацааг тогтооно гэдэг бол тэнсэн харгалзах ял авах энэ боломжийг бүрдүүлж байгаа маа. За нөгөө нэг чухал хуулийг одоо засгийн газраар хэлэлцүүлж улсын хуралд мөн одоо хөргүүлсэн. За энэ бол эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хууль. За энэ бол одоо нөгөө эмнэлэг даатгагч байгууллага, даатгуулагч, эмчийн одоо эмч совилогч одоо энэ эмнэлгийн ажилтнуудын хоорондын нөхөн төлбөрийн харилцааг зохицуулсан ийм хууль. За энэ бол цоо шинэ хууль. За хэрвээ энэ хуулийг батлаад хэрэгжүүлэх юм бол саяын миний яриад байгаа энэ эрүүгийн хууль энэ нөхөн төлбөрийн арга хэмжээг зохицуулсан хариуцлагын даатгалын тухай хууль бол эрүүл мэндийн салбарт ажиллагчдын эрх ашгийг хамгаалахад бол маш их чухал үүрэг гүйцэтгэх ийм хууль болсон гэж ингэж үзэж байгаа. За эрх зүйн хүрээнд бол одоо нэг ийм ажлуудыг бол хийж байна. За хоёрдугаарт бол Улаанборханы асуудал байна. Улаанборхан өвчний эсрэг тэмцэх одоо энэ тэмцэл бол нэлээд хүчтэй явагдаж вакцинжуулалтын арга хэмжээнүүдээ авлаа. За өнөөдрийн байдлаар бол Улаанборханы өвчлөл бол 30 гаруй хувиар бол одоо буурсан байдалтай байна. За халдвар төвчийн судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаа хүний тоо бол одоо 100 руу орж ирж байна. Хэвтэж эмчлүүлж байгаа хүний тоо сэхэн амьдруулахад одоо хэвтэж байсан хүн хүүхэд одоо 27-оос 30 байсан бол өнөөдөр 10 дотор орж ирлээ. За энэ бол одоо нэлээд сайн буурч байгаагийн шинж. За нөгөө талаар бол вакцинжуулалтын ажил бол үнэхээр хичмэтэй явагдаж байна. За манай залуучууд ч гэсэн бас их идэвхтэй оролцож байна. Одоогийн байдлаар бол 531 мянган хүн хамрагдсан. Хамралтын хувь 83.2%-тай явагдаж байна. За бид уг нь бол өнөөдөр өчигдөр 25-нд хаах хэрэгтэй байсан. За 80% дөнгөж давж байгаа учраас бол энийг үргэлжлүүлээд 31-ний хүртэл одоо хийхээр ингэж явагдаж байна. За энд бол одоо манай
эргээд залуучууд маань бол одоо идэвхтэй хамрагдах талаасаа бол одоо сайн бодмоор байна. Одоо Сэлэн бүтийн зарим аймагуд бол 100% хамрагдаад бол одоо дууссан байна. За хамгийн муу хамралтай нь бол хан уул дүүрэг, налах баг хангаа гэсэн одоо дүүрэг дээр байж ах жишээтэй. За оюутны хамралт бол одоо нэлээд тааруу байгаа. Зарим одоо сургуулийн оюутнууд бол тарчсан байгаа учраас бол энэ хамралт бол нэлээд одоо саад бэрхшээл учирч байна. Сая засгийн газрын хурал дээр бол ерөнхий сайд бол боловсрол соёлын шинжилгээ ухааны сайд бол албан ёсоор үүрэг даалгавар өгсөн. Аймаг нийслэлийн засаг дарга нарт бол ерөнхий сайд одоо үүрэг даалгавар өгсөн байгаа. За дараагийн нэг асуудал бол ер нь бол одоо энэ их хүүхдийн эндэгдэл нэлээд өссөнтэй холбогдуулж эрүүл мэндийн сайдын тушаал бол одоо маргааш гарах гэж байна. За энэ тушаалаар бол энэ их хүүхдийн эндэгдлийг бууруулахтай холбогдсон маш том одоо арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр ингээд төлөвлөж байна. За наазах нь бол одоо өнөөдөр аймгийн эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлгийн удирдлагуу за мөн одоо яг энэ хүүхдийн чиглэлээр ажиллаж байгаа эмчнэрийн мэрэгжлийн сургалтыг бол их хүүхдийн эрүүл мэндийн төв зохион байгуулахаар бэлтгэж байна. За нөгөө талаасаа бол сайдын албан даалгаврыг бол аймаг нийслэлийн засаг дарга нарт хүргүүлэх гэж байна. Эрүүл мэндийн сайдтай, эрүүл мэндийн спортын сайдтай байгуулсан гэрээний биелэлтийн одоо ямар төвшөнд байна вэ гэдгийг албан даалгавраар мэдэгдэж энэ их хүүхдийн эндэгдлийг бууруулах асуудлаар бол бүх аймагуудын одоо удирдлагууд бол анхаарлаа хандуулах ийм албан даалгаврыг бол явуулахаар бэлтгээд ингээд дуусч байна. За нөгөө талаар бол өнөөдрийн байдлаар бас халдвар төвчин хэдийгээр Улаанборхан маань одоо ингээд бууралтай байгаа ч гэсэн нэг талаасаа одоо энэ хажиг талдвар бол нэлээд дэгдэх төлөвтэй байгаа. Одоо дулааны улирал болохоор энэ жил одоо цаг агаарын байдлаасаа болж байгаа юу? Өнөөдрийн тохиолдол нь бол хачгийн одоо хачиг тазуулсан хүний халдвар авсан тохиолдол бол одоо 300 гаруй бүртгэгдсэн байгаа. Тийм учраас энэ хавар 100 бол одоо нэлээд болгоомжтой байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах юм шаардлага бол гарч байна. За нүүр амны одоо өвчлөл бол одоо бас нэлээд нэмэгдэх төлөвтэй байна. Үүнтэй холбоотой одоо эцэг эхчүүд бол хүүхдийнхаа одоо энэ ариун цэвэрт одоо анхаарах, гар хөл энэ одоо угаах, нас өсүүлээд наазах урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг бол авах шаардлагатай байна гэж ингэж үзэж байна. За бидний одоо сүүлийн одоо нэлээд томоохон авах гэж байгаа арга хэмжээ бол энэ эрүүл мэндийн салбартаа эмч мэрэгжилтнүүдээ одоо энэ цалин хөлөөс урамшууллыг нэмэгдүүлэх. За энэ саяын одоо энэ вакцинжуулалтын хүрээнд ажилласан эмч сувлагч нар за өмнө нь одоо илүү цаг ажиллаад одоо цалин хөлсөө аваагүй байсан улсуудын цалин хөл сангамжийг дээшлүүлэх асуудал. За мөн одоо тоног төхөөрөм техникийн тоног төхөөрөмжийн хуваарлалтыг одоо шинжилэн боловсруулж аймаг нийслэлүүдэд одоо хөргүүлэх, сонгон шалгаруулалтын одоо үр дүн гаргах гэдэг их олон ажлууд бол одоо хийгдэж байна. Тулсан ажлууд бол нэлээд байна гэж ингэж хэлхийг хүсэж байна. Өчигдөр үндэсний онцлогооны төвийн шав тавих ёслолсныг бол манай сэтгүүлч цөмөрөө мэдж байгаа. За өчигдөр бол хэвлэл мэдээлэл хэрэгслээр явснаар монголчууд одоо энэ мэдээллийг бол авсан. Энэ бол Солонгосын 55 сая ам долларын зээл, Монголын засгийн газрын 10 сая ам долларын хэмжээний санхүүжилттэй нийтдээ 65 сая ам доллар. За энэ үндэсний онцлогооны төвийг барих байгууллага нь бол Солонгосын Samsung Group. За Samsung Group бол корпорац болж орсон. Одоо захин эрүүл мэндийн компаниуд, барилга барих компаниуд, тоног төхөөрөмж нийлүүлэх компаниуд ингээд нийлээд нэг консорциум болж одоо энэ тендерт бол шалгарч авсан. Нөгөө талаасаа Монголын одоо туслан гүйцэтгэгчээр бол Одкон компани одоо ингэж орж байгаа. За энэ онцлогооны төвийн нэг давуу тал нь юу юм гэхээр Монголд анх удаа одоо энэ PCT гэдэг юмыг суйрлуулах гэж байгаа. PCT-г суйрлуулахын зэрэгцээгээр цөмийн хурцсгуурыг одоо үйлдвэрлэх изотопийн үйлдвэрийг дотор нь байгуулна. За энэ бол Монголд анх удаа хийгдэх гэж байгаа. За гадаадд бол ерөөсөө монголчуудын явж байгаа гол шалтгаан бол одоо энэ PCT-нд харуулахаар л яваад байгаа шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол нэг одоо хавдар илэрлээ гэхэд энэ хавдар тарсан эсгийг
бол Монгол шинжлэх ямар ч боломж байдаггүй. Тийм учраас энэ аппаратыг суйрлуулсан за цөмийн хурдсгуур бүхий ийм жижигхэн үйлдвэртэй ийм онцлогооны төв баригдах гэж байгаад бол бид бол одоо маш их чухал ачаал өгч байгаа. За Улаанбарханы илүү цагийг бол бид нар чинь гэсэн шүү дээ. Ер нь бол хоёр шаттай явж байгаа шүү дээ. Одоо сая вакцинжуулалтын арга хэмжээнд за мөн илүү цагийн одоо хөлс төлөхөд шатхууны зардал төлөхөд засгийн газар чинь өмнө нь бол тогтоол гаргаад 948 сая төгрөг шийдээд өгсөн шүү дээ. Энэ дагуу бол өрхийн эрүүл мэндийн төвүүд, аймгийн одоо өрхийн сумын эрүүл мэндийн төвүүд нэгдсэн эмнэлгүүдийн илүү цаг энэ төр олгогдсон. Халдвар төвчин судлалын үндэсний төвийн эмчнэрийн илүү цаг бол олгогдсон байгаа. Одоо дахиад илүү цагууд үүсэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ асуудлыг бол бид одоо шийдээд гэж үзэж байгаа. 300 ортой их хүүхдийн эрүүл мэндийн төв байгаа. Засгийн газар бол өмнө нь бол том хувийн эмнэлэг болгох гэж концессийн гэрээгээр зарлаад Монгол компани авсан ч гэсэн буцаагаад өгөөд ингээд хүчингү болсон. За засгийн газарт ямар асуудал оруулсан гэхээр ерөөсөө ашиглалтанд оруулъя. 74% гүйцэтгэлтэй байгаа шүү дээ. Үлдсэний нь одоо концессийн гэрээгээр зарлаад дид үтсийн зураг төслийг хийлгээд ингээд концессийн гэрээгээр зарлчихсан байгаа одоо. Одоо энийг зөвхөн барилгын ашиглалтанд оруулах тухай асуудлаар ашиглалтанд оруулсныхан дараагаар бид нэр ямар эмнэлэг болох вэ гэдэг асуудлаа шийднэ. Ер нь бол их хүүхдийн эрүүл мэндийн төв гэдэг юмнасаа бол татгалзахгүй. Гэхдээ өнөөдөр хан уул дүүргийн нэгдсэн эмнэлэг бол агтлагдаад байгаа учраас бас зарим хэсгийг бол хан уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн рүү шилжүүлж магадгүй гэж ингэж үзэж байгаа. Бид нар мэдж байгаа шүү дээ. Төрийн албан хаагчдын энэ эмнэлгийг амбулаторийн хэсгийг бол одоо улсын клиникийн улсын нэгдүгээр төв эмнэлэгт өгч байгаа. Хоёрдугаар тэр 260 ортойгийн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг оруулахаар бид нар зураг төсөл хийлгэж байгаа шүү дээ. Нэгэнд эвдээд өөрчлөлт учраас дахид зураг төсөл хийлгээд энийг одоо шинэ барилга компанид дуусгахаар ингээд ажиллуулна. За эх 7 хоногт засгийн газараар тогтоол гаргуулад эцсийн шийдвэрээ гаргана гэсэн байдалтай байж байна. За ер нь бол дутуу юм байгаа. Хавдрын өргөтгөл дуусна. Төсөв хөрөнгөнд баталчихсан. Төлөнгийн төв бол төсөв нь 2 тэрбум төгрөгийн төсөвтэй байж байгаа. За энийг бол жаахан төсвийн тодтгол хийх юм бол нэмэх шаардлагатай байгаа. Энэ төлөнгийн төв бол нэг талаасаа төлөнгийн төвөөс гадна дэмтэл судлалын амбулаторитойгоо хамт баригдаж байгаа маш том одоо объект шүү дээ. Тийм учраас энийг бол маш шаардлагатай дуусгах хэрэгтэй гэж ингэж үзэж байгаа. За өмнөх одоо төрийн нарийн бичгийн даргын 5 сар бол үнэхээр одоо нөгөө сайдгүй байсан учраас сайдын үүргийн гүйцэтгэгчийн одоо өгсөн даалгаврыг биелүүлэхээс өсвөлээд ер нь бүх ажлыг зохицуулж ирлээ шүү дээ. Одоо бол улс төрийн томоохон шийдвэрүүдийг гаргах тийм боломж бүрдэж байгаа. Би сая хэллээ шүү дээ. Их хүүхдийн эндэгдлийг бууруулах асуудлаар сайдын тушаал гарах гэж байна гэж. Ер нь бол 2008 онд сайд болоод их хүүхдийн эндэгдлийг бууруулах асуудлаар бол одоо 4-5 хуудас ийм том сайдын тушаал гарсан. За энийг хэрэгжүүлэх ажлыг бол орон даяар зохион байгуулалт маш их үр дүн төрж ирсэн. Одоо бас л яг ийм төвшин дахиж арга хэмжээ авахгүй бол өнөөдөр бол одоо эхний тагсын эхийн эндэгдэл бол нэлээд өндөр төвшөнд байгаа даа шүү дээ. Энэ юунаас болсон байна уу гэдгээ сая Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай ярилцаад хөрөнгө санхүүгийг гаргаад одоо энэ Улаанбарханы уршгаар өвдөд нас барсан хүүхдийн шалтгаан ерөөсөө их хүүхдийн эндэгдлийн шалтгааныг тогтоох дүгнэлт гаргах ийм ажлын хэсгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт дээр хийх эрдэмтэд судлаачид нарийн мэрэгжлийн эмч мэрэгчлэлтүүдэд баг гарч ижлүүлэх гэж. Энэ бол өөр аймаг орон нутагт их хүүхдийн эрүүл мэндийн төв гэдэг энэ газрууд дээр нь очиж одоо судалгаа шинжилгээ хийж ингэж үзэх ёстой. Би одоо нэг зүйлийг тодруулж хэлэхэд өнөөдөр Улаанбархан гэдгээ бид нар Улаанбарханы с ิจ гтэй тохиолдол гэж яриад байгаа болохоос биш Улаанбарханаар яг одоо лабораториор батлагдсан хүн чинь бол дөнгөж одоо 20% тавьж байгаа шүү дээ. Тийм учраас энэний шалтгааныг тодорхойлох асуудал бол үнэхээр чухал. Тийм учраас сайдын албан тушаал гэдэг бол бас тэр улс төрийн том шийдвэр гаргаж хэрэгжүүлэх юм нөхцөлийг бол одоо бүрдүүлж улсын хэмжээнд. Төрийн нарийн бичгийн даргын хувьд бол одоо тэр л бүх хөрөнгө мөнгөн дээр нь гар үсэг зураад
сайдын гаргасан тушаал шийдвэрийн дагуу юм хийгээд явчихдаг алган тушаал шүү дээ. Одоо төрийн нэрийн сонгогдоод байгаа шүү дээ. Тий. Та бас төрийн нэрийн ажлыг давхар хийгээд идэг яагаад вэ? Гэхдээ одоо сайдвал төрийн нарийн бичгийн дарга хавсарна гэж байдгүй. Төрийн нарийн бичгийн дарга бол одоо сайдынхаа хийх ёстой ажлыг гүйцэтгээд одоо ингэ яваад иж болдог. Гарын үсэг зурхтаа бол сайдын үүрэг гүйцэтгэж байгаа хүнийг зурчдаг. Төрийн нарийн бичгийн дарга чинь бол нөгөө сайд гэдэг юм чинь ямар ч мөнгөн дээр гарын үсэг зурх ирэх байхгүй шүү дээ. Тийм учраас төрийн нарийн бичгийн даргаыг бол өнөө маргаашгүй шийдэхгүй бол одоо энэ бүх мөнгө хөрөнгө шилжих барих тэр юм бол гацчихж байгаа. Одоо бол төрийн захиргаа удирдлагын газрын даргаыг төр орлон гүйцэтгүүлээд тушаалгацсан учраас тэр хүн зурж байгаа. За тийм байхгүй. Одоогоор тийм ямар нэгэн хэвлэл мэдээллийнхэндээ бас баярлах хэвээр маш сайн сурталчилгаа хийж байгаа хэвлэл мэдээлэл гэж үзэж байгаа. Өнөөдөр бол торгон барин гэсэн юм бол байхгүй. За гэмтлийн эмнэлгийн ямараа намайг төрийн нарийн гээл нь бол тэр аппарат ч ерөөсөн мөнхийн ажиллагаанд ордог ш. Нэг дуусаад тэгээ одоо өнөөдөр 600 гаруй сая төгрөгийн засвар хийх ийм нөхцөлтэй болцсон байгаа ш.